2019 оны 1-р сарын 10-ны өглөө Америк нэгдсэн улсын Техас мужийн Сан Антонио хотын ойролцоох Anaco Springs хэмээх өндөр харуул хамгаалттай тансаг зэрэглэлийн хотхноос цагдаагийн 911-т дуудлага ирсэн. Дуудлагыг хийсэн хүн нь болохоор тухайн байшингийн эзэн Чарли Уоллер гэж өөрийгөө танилцуулаад маш их сандарсан байдалтайгаар миний найз бүсгүй 2 охиноо буудаад дараа нь өөрийгөө буудчихлаа гэж мэдээлэл өгсөн. Цагдаа нар харшид ирэхэд Чарли гадаах зүлгэн дээрээ нүрээ гараараа дараад нэлээд сандарсан байдалтай зогсож исэн. Гаднаас нь харахад асар их хувь гашууд авсан мэт харагдах хэдий ч зарим хүмүүсийн нүдэнд Чарли уйлах гад уйлж чадахгүй аргаа бараад зогсож байгаа хүн шиг харагдсан гэсэн. За ингээд байшингийн 2 давхурд цагдаа болон мөрдөгчд явж очиход 37 настай Никол Олсон, 16 настай Алекса, 10 настай Лондон нарын зохицыг олсон. За ингээд Николийн дэргэд нэгэн гар буу байсан. За гэхдээ тэр буу болохоор Николих биш харин одоо байшингийн эзэн цагдаа дуудлага өгсөн Чарли гэх хүний нэр дээр бүтгэлтэй зэвсэг байж таардаг. За ингээд хэргийн газар ирсэн мөрдөн байцаагчдын нэг хаарлыг татсан бас нэг зүйл байгаа. Энэ нь юу вэ гэхээр Николийн утсанд хамтран ажиллагчаас нь үйлчлүүлэгч чинь аль хэдийнэ ирчихсэн хүлээгээд байна. Хизээ ирэх үү гэсэн утгатай мессеж ирдэг. За энэ жижигхэн мессеж хожим нь одоо маш том олон асуултын нэг хэсэг болж хувирсан. Хэрвээ Никол үнэхээр 2 охиноо хөнөөгөөд дараа нь өөрөө амиа хорлохоор шийдсэн байсан бол одоо яагаад маргаашийнхаа ажлын өдрөө төлөвлөөд үйлчлүүлэгчтэй цаг өгөөд байж исэн бол гэдэг асуулт байгаа. Ингээд тухайн хэрэг гарсан өдөр яг юу болсон талаар болон мөрдөгчдийн таамагийг ярьж эхлэхээс өмнө Чарли болон Никол хоёр одоо ямар хүмүүс байсан, тэдний хоорондын харилцаа ямар түвшинд байсан гэдэг талаар нь ярив. Никол Олсон нь 1981 онд төрсөн. Багасаа л ерөнхийдөө амьдралын хүнд бэрхийг үзэж өссөн эмэгтэй байгаа. 1988 онд 7 настай байхад аав нь хориод эм хэтрүүлэн хэрэглэснээс болоод нас бараад 2001 онд ээж нь төрхний өвчнөөр нас барсан. За ингээд Николийн хувьд аав ээжигээ алдаад одоо маш эрт бие дааж амьдрах шаардлагатай болсон. Хожим нь одоо насанд хүрээд 2 удаа гэрэлсэн ч гэсэн аль нь удаан хугацаанд үргэлжлээгүй. Ингээд 2 дахь нөхөр буюу Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн явган цэргийн албан хаагч Карлос Монтес гэх хүнээсээ эхний охин болох Алексагаа төрүүлсэн. Сүүлд нь Никол одоо Хектор гэх хүнтэй харилцаатай болсноор бага охин Лондонд мэндэлсэн байна. За ингээд 2 охинтой нөхөргүй Николийн хувьд санхүүгийн хувьд бол маш хүндээсэн. Байнгын өртөө өрнөөс өрний хооронд амьдардаг. Тэм ч учраас тэр одоо олдсон ажил болгоноо хийдэг. Хамаг цайлн үр төлбөрт бүр ингээ автоматар суутгагдчихдаг байсан гэсэн. За ингээд эцэст нь Никол өөрийнхөө төлөө болон хүүхдүүдийн төлөө сайхан ирээдүй бүтээхийн тулд одоо гоо сайхан чи мэрэгчлийг эзэмшээд ингээд 10 жилийн турш нэгэн салонд ажилласан байгаа. Өөрийгөө болон хүүхдүүдэд одоо тэжээхийн тулд тасралтгүй бүр цаг нараагүй хөдөлмөрлөж исэн. Николийн олсон мөнгө бүрийн ард олон цагийн хөдөлмөр, төсвөр, төвчээр хичнээн хэцүү байсан ч гэлээ одоо бууж өгөхгүй гэсэн шийдэмгий зан байсан. За харин одоо түүний сүүлд хамтран амьдарч исэн нөгөө үнэтэй байшингийн эзэн Чарли гэх одоо хүний амьдрал бол тис өөр. Чарли Уоллерийн хувьд 1986 онд Техасын Фредериксбургийн Чинэлэг гэр бүлд төрсөн юм байна. Түүний гэр бол одоо том ранчо эзэмшээд газрын тосны салбарын гэрээнүүдээс сая доллар олдог байсан гэж одоо яригддаг. Чарли коллежийн 1-р курсээсээ одоо сургуулаа орхиод багас хэмжээний мөнгөөр одоо газрын тосны компаниудад үйлчлэгээ үзүүлдэг хамгаалтын бизнес байгуулж чадсан байна. 24 нас хүрэхдээ Чарли анхны компаниа зараад дараагийн бизнесдээ хөрөнгө оруулсан. За түүний орлогыг нэгэн хэсэг одоо үед бүр өдөртөө 160 мянган орчим доллар олдог байсан гэж бас яригддаг. Мөнгө болоо түүний амьдралын бараг бүхэл асуудлыг шийдэж өгдөг гэж ойр хавийн хүмүүс нь бас ингэ жигж өгөхөн ярьдаг нэг иймэрхүү хүн байгаа. За яагаад гэхээр ер нь бол Николтой одоо хамт амьдарч эхлэхээс өмнө хууль сахиулагчд болон цагдаа нартай холбоотой хид хиддэг асуудалд орж исэн юм байна. Олон нийтийн газар согтуурах, танхаарах, согтуугаар жолоо барих гэх зэрэг ер нь бол хид хідэн хэрэгүүд одоо өөр дээр нь үүсчихсэн ч гэсэн нэг бол ингээл хэрэгсэхгүй болчихно. Эсвэл зүгээр торгуулд төлөөл ингээл дуусчдаг байсан учраас хүмүүс ерөнхийдөө одоо мөнгөтэй учраас амьдралынхаа бараг бүх асуудлыг ийм хурдан шийдэж гинэ гэж ярьдаг байсан юм байна. Никол Чарли 2016 онд танилцсан. Тухайн үед Никол найзуудтайгаа хамтраад үнэт эдэл болон цагны одоо тийм брендийг сурчилж ирсэн. Тухайн үед Чарли Николийн инстаграмыг нь олж хараад
хараад түн рүү анх мессеж бичснээр бидний харилцаа эхэлдэг. За ингээд зүгээр нэг мессежийн хоорондоо яриа болцоо болж хувраад ерөнхийдөө харилцаа нь бол маш хурдан үүнсэн. 2017 оны 4-р сард Чарли нөгөө тансаг зэрэглэлийн Анаква Спрингстэй ойролцоогоор 418 м квадрат талбайтай усан сантай хаусыг худалдаж авснаар удалгүй Никол ч гэсэнтэйхөө хамтаар тийшээ нүүж очсон. Ингээд гаднаас нь харахад Никол олон жил тэмцсэний эцэст санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй амьдрал хүрсэн мэт харагдчихсэн. Чарли ч гэсэн түнд одоо энэ салооны ажлаа болоод өөрийнх нь мөнгөөр амар тайван амьдрах саналыг хүртэл тавьж исэн. За гэхдээ мэдээж Никол энэ саналаас нь татгалзсан олон жил одоо хөдөлмөрлөж бий болгосон карьераа орхихыг хүсээгүй мөн өөрийн гэсэн одоо орлоготой байх нь чухал гэдгийг бас нэлээд ухамсарласан эмэгтэй байсан. Никол Чарлитай хамтарч амьдарч эхэлснээс хойш уудлахгүй одоо нэг удаагийнхаа зураг авалт нь нүднийхээ доор хөхрөлттэй ирсэн. Нүднийхэн доор хөхөрсөн байгааг анзаарсан Ванесса гэх одоо Николийн найз нь юу болсон талаар асуухад Никол Чарлитай маргалцсан тухайга товчхон дурдаад ярианы сэдвийг өөрчилсөн. Үүнээс хойш уудлахгүй Никол Чарлитай хамт тэдний танилцсныхаа ойн баярыг тэмдэглэхээр өөр хотод очоод зочид буудалд амарч явах хугацаанд тэдний хооронд нэлээд том аргаан үүсээд зочид буудлын хамгаалтын ажилтнууд Чарлиг буудлаас бүр ингээ албадан гаргаж исэн юм байна. За Чарли явахдаа зөвхөн өөрийн эд зүйлээ авахгүйгээр Николийн ачаа тээш болон гар утсыг нь хүртэл аваад явчихсан. Ингэснээр Никол танихгүй хотод холбоо байрах хэрэгсэлгүй ганцаараа үлдсэн. Эцэст нь Никол Моника гэдэг найз дээр очоод тэд нийт 17 цагийн турш ярилцаж суусан. За энэ ярианыхаа туршид Никол уйлж байнгын доромжлол сэтгэл санааны дарамтын талаар яриад Чарли Николыг байнга хил амаар доромжилдог, хяндаг, хаана хизээ хаашаа хинтээ уулзж байгааг нь хүртэл байнга одоо асууж шалгаадаг, өөрт нь таалагдахгүй зүйл гарвал түнл ойрлж хашгирдаг, бүр гар хүрдэг гэж ярьсан. Удахгүй би түүнээс юу н салнаач гэж бодож гинэ гэж Никол ярьсан байсан. Тэгээд маргааш нь оронгоцсон цуугаад Чарлиг гэрлүү буцсан. За үүнээс хойш Моника Никол хоёр хэсэг хугацаанд харилцаагүй болсон. 2018 он гэхэд бол Чарлигийн одоо энэ Николыг хянах, доромжлох, бүр ингээ хүний эрх чөлөөнд нь халдах байдал нь Николийн ойр тойрны хүмүүст ажиглагдаж эхэлсэн. Никол нэг өдөр Ванессатай уулзаад сагсан бөмбөгийн тоглолт үзэж байхад Чарли Никол руу бүр ингээ тасралтгүй залгаад байсан. Тэгээ залгасаар агаад бүр Николийн нөгөө найз Ванессатай ярихыг одоо бүр шаардаад ярьсан. За тэгтэл одоо юу гэж хэлсэн гэхээр би Николыг чамтай хамт явуулж байгаа нь чиний Аз шүү гэсэн утгатай зүйлийг хэлдэг. Тэр орой хоёр найз жаз клубт очиход Чарли тэдний одоо хаанааг нь мэдээ Николыг шууд гэртээ харахыг бүр шаардсан. За ингээд Инч бас болоогүй. Ванесса гэд найз нь бас нэг өдөр Николийн зорчилсон. За Никол Ванесса хоёр халуун устай бассейнд сууж байхад Чарли бүр амар ууртай гэрээсээ гарч ирээд одоо ууралсан Никол руу за ялтгаан нь юу вэ гэхээр галтгооны шалан дээр нэг зүсэн пепперони унсан байна. Тийм учраас одоо яг одоо Николыг уснаас гарч ирээд охтынхаа араас тэдний зааварлсан ямиг цэвэрл гэж бүр амар тийм тушааж хэлсэн. Удалгүй одоо гэрийнх нь одоо аудио системтэй холбоотой асуудлын талаар Чарли яриад бүр хайл маргалдаал тэрэндээ Николийн охтуудыг буруутгаал. За яг иймэрхүү хэрүүл маргаан гараадсэн учраас Ванесса Николинд ирснээсээ 2 цагийн дараа буцсан. Тэгтээ явхдаа тэр Никол руу хараад чи өөрийнхөө гэр зочин шиг харагдаж байна гэж хэлсэн. Харин Никол толгой дохиод энэ Чарлигийн гэр минийх биш ээ гэж хэлсэн юм байна. За ингээд энэ өдрөөс хойш Ванесса бол Чарлигийн гэрт дахиж очоогүй. 2018 оны 12 сар л гэхэд ерөнхийдөө тэдний гэрлөө цагдаагийн эргүүл 4 удаа дуудагдсан байсан. Яг ямар шалтгаантай байсан нь нийтэд тодорхой болоогүй ч гэлээ тухайн гэр дотор бол нэлээд асуудалтай байсан нь эндээс харагдаж байгаа. Эмнэлт хэрэг одоо гарахаас өмнө ойролцоогоос 1 сарын өмнө гэсэн үг Никол шинэ байр хайж эхэлсэн байсан. Байрнууд үзээд сонголтуудаа харьцуулаад өөртөө болон охидтой тохирох газрыг бол нэлээд судалж хайсан байсан. За ингээд 2019 оны 1 сарын 9-нд түүний сонирхож исэн байр нь сулдарсан тухай мэйл ирснээр түрээсийн гэрээ хийх боломж нээгдээд ерөнхийдөө гол эд зүйлсээ бэлдэж эхэлсэн. Тэр өдөр маргаашийнхаа ажлуудын цагаатааш төлөвлөөд үржүүлэгчтэйгээ салооны цагаа баталгаажуулаад хамт ажилладаг хүмүүстэйгээ ээлж болон ажлын хуваарийн талаар хүртэл ярьж тохирсон байсан. Орой 9 цагийн орчимд Лондонгийн аавн залгаад маргааш нь телевизийн авьяасын шоуны сонгон шалгалт болох гэж байгаа. Тэгээ Лондон оролцох хүсч байсан. Хоёулаа оролцуулах уу яах уу гэх мэт охиныхоо ирээдүйн талаар ярилцж байгаад орой уцаа тасалсан. За ингээд Николийн хувьд гэвэл маргааш нь одоо ажлаа төлөвлөөд шинэ байрандаа орох гэж бэлдээд охиныхоо ирээдүйн талаар хүртэл хуучин нөхөртөөгөө ярилцж исэн хүн
гинтл одоо хэдхэн цагийн дараа өөрийгөө болон хүүхдүүдэд хөнөөнө гэдэг бол байж боломгүй зүйл. Тэр оройноо Никол найзуудтайгаа мессеж бичээд гаднаас нь харахад онцгой ямар нэгэн эвгүй зүйл бол ажиглагдаагүй. Гэтэл оройхон Чарли гэртээ ирсний дараа тэдний хооронд томоохон маргаан гараад удалгүй Чарли машинаа унаад найзантай хонохоор явсан. Харин маргааш өглөө нь 9 цаг өнгөрөөгөөд одоо гэртээ ирсэн чинь аимшигтай нөхцөл байдалсан талаар цагдаа нарт Чарли хэлсэн. За ингээд цагдаа нар өнгөрсөн шөнө юу болсон талаар одоо мэдхийн тулд Никол болон Чарлигийн утаснуудыг шалгасан. За тухайн үед болохоор Чарли гэрээсээ гараад бүр хотхоноосоо хорооллоосоо гарч явсныхаа дараа Николийн 2 охин болон Николийн төрсөн ах Жастин руу олон мессеж илгээсэн байсан. Тэгээ ер нь мессеждүүдийнх нь үндсэн санаа нь бол ижил Николийн сэтгэл санааны байдал санаа зовж ийн тэр хэвийн бус байна гэх мэт утгатай байсан. За ингээд өөр нэг бас мессеж ил авсан нь Николийн том охин Алексагийн дугаараас Чарли руу чи энд байна уу? Ээж өөртөөгөө ярьж байгаа юм шиг сонирн байна гэсэн мессеж байсан. За гэхдээ үнэхээр яг Алекса Чарли руу бичсэн үү? Эсвэл Чарли Николыг 2 охинтой хөнөөчөөд дараа нь өөрийгөө хэрэгээс мултлахын тулд би энд байхгүй байсан шүү гэдэг зүйлийг гаргаж ирэхийн тулд албаар Алексагийн утаснаас мессеж биччихэд гараа явсан уу гэдэг нь эргэлзээтэй. Чарли одоо найзантай хонох гээд гэрээсээ гараа явсан гэж хэлж байгаа цаг хугацаанд нь яг хотгоноос нь өөрийнх нь машин гарч явж байгаа бичлэг байдаг. Гэхдээ яг тухайн машиныг Чарли өнөхөр өөрөө бариа явж исэн үү гэдэг нь бас эргэлзээтэй, яг тийм тод харагдаагүй. Хэрэг гарсан өдрийн шөнийн 11 цагийн үед Николийн утаснаас нийт 5 дуудлага хийгдсэн байсан. Эхнийх нь Чарлигийн ээж рүү. Тухайн үед бол Чарлигийн ээж утас аваагүй. Харин үлдсэн 4 дуудлага нь яаралтай тусламжийн төв рүү залгасан байсан. Нийт хийгдсэн 4 дуудлагаас нэг нь бол холбогдоод диспетчер утас авсан. За тэгсэн хэдий ч гэлээ Николийн талаас ямар ч дуу байхгүй, ямар ч юу ч сонсохдохгүй байсан учраас холбоонд тасраад дуудлага өгсөн хүний байршлагын гэсэн бүрэн тогтоож чадаагүй юм бэлээ. 1-р сарын 10 буюу хэрэг гарсан өдрийн маргааш өглөөний 7 цаг 30 минутын орчимд Чарли Николийн ах руу Николоор сураг байна уу? Би цагдаа дуудах уу гэсэн мессеж бичээд орчихсон байсан. За ингээд үүнээс хойш удалгүй 9 цагийн үед Чарли Анако Спрингс руу буцаж очоод гэртээ орсныхаа дараа цагдаа дуудлага өгөөд одоо Никол 2 охиноо буудаад дараа нь өөрийгөө буудсан байна гэсэн тайлбарыг бол хэлснээр энэ хэрэг эхэлсэн. Энэ хэрэг дээр Чарлиг с ижиглэх одоо маш олон шалтгаан байгаа. Яагаад гэхээр одоо Николтой харилцдаг байсан харилцаа, хүчирхийлэл, дарамт одоо өөр юу гэдгийг одоо бас бусад зүйлсээс гадна тухайн өдөр Никол одоо Чарли гэртээ ирснийхэн дараа Никол өөрийг нь орхих гэж байгааг мэдээд Чарли Никол болон 2 охиных нь 8 наснд хүрсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа. За бас үнэхээр л одоо хэрэг үлдээгүй байлаа гэж бодоход Николийн сэтгэл санаанд нь санаа зовоод ямар нэг юм хийч хүйтэ гэж бодож исэн бол охтууд руу болон ах руу мессеж бичиж яхаар яагаад гэртээ түнтэй үлдээгүй гэдэг нь бас айгүй сонирхолтой байгаа. За хүлт ашигласан гэж үзсэн одоо буу нь болохоор Чарлигийн гэрт байсан. Тэр бол Чарлигийн нэр дээр бүртгэлтэй байдаг буу. За ийм олон сэжиглэх ноцтой таамагуд байгаа ч гэсэн одоо хүртэл Чарлиг одоо энэ 3 хүнийг хөнөөсөн гэсэн эрүүгийн хэрэгт яллагтагчаар татаж гин буруутаад тооцоогүй байгаа. 2019 онд энэ хэрэг гарсан даруйда Чарли мөрдөгчдийн нүдэнд хамгийн анхаарал татсан хамгийн с ижигтэй хүн гэж одоо харагдаж шалгагдаж байсан бол 2026 оны байдлаар энэ хэрэг хаалттай болсон байгаа. Яагаад гэхээр яг Чарлиг хөнөөсөн гэдгийг батлах бүр 100% нотлох байрамд одоо хүртэл олдоогүй учраас яг ингээд энэ хэрэг нь хаалттай хэвээр байгаад байгаа юм байна. Ар гэрийнхнийх нь хувьд гэвэл одоо хүртэл энэ тал дээр одоо эсрэг байр сууриа илэрхийлээд байнгын тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд хэргийг дахин шалгах хүсэлт илгээгээд хувийн мөрдөгч хүртэл хөсөлсөн байлээ. 2020 онд Карлос Хектор нар Чарлигийн эсрэг иргэний нэхэмжлэг гаргасан. За энэ 2 хүн нь болохоор Николийн 2 охины аав нар байгаа. Тэд болохоор Николыг хүүхдүүдтэй бүхнээ зориулдаг ээж байсан бөгөөд огттой хоор хүргэнэ гэдэг одоо хизээж байж болшгүй зүйл гэж одоо хэлээд энэхүү хэргийг цааш нь нэгтлэн шалгаач гэдэг хүсэл тавьсан юм байна. За хэдийгээр одоо өчнөө нэхэмжлэх гаргаад олон нотлох баримтууд байгаа ч гэсэн яг Чарли гэсэн нотлох баримт байхгүй гэдэг шалтгаанаар одоо хүртэл хэрэг илэрхгүй байгаад бол үнэхээр харамсалтай байна. Өнөөдрийн байдлаар Николыг 2 охиноо болон өөрийгөө хөнөөсөн гэсэн статустай энэ хэрэг нь хаалттай хэвээр байгаа юм байна. За ингээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.